Өмнөх бичлэгт BL анимегийн талаар асуусан тул өнөөдөр нэгийг санал болгоё. Ито Гейта бол жирийн нэгэн ахлах сургуулийн сурагч. Дүнэн дундаж, спортын чадварын дундаж онцгой авьяас ч бараг байхгүй. Тиймээс тэрээр BL Liberty сургууль гэдэг элит зөвхөн хүүгүүдийн актив тэнцэн захиа аваад маш гайхширдаг. Авьяаслаг сэтгэл татам сурагчдаар хүрээлүүлсэн Гейта өөрийгөө тэнд огт тохирохгүй хүн мэт мэдэрнэ. Гейта сургууль дээр Эндо Казукитай танилцсан хамгийн анхны найз нь болдог. Казукигаас гадна тус бүр өөрийн гэсэн сэтгэл татах зантай олон царайлаг, авьяаслаг сурагчид байдаг бөгөөд удалгүй Гейта сургуулийн улс төр клубүүдийн өсөлтөөн гээд асар их анхаарлын төвд оршиж эхэлдэг. Гэхдээ гадна харагдаж байгаагаас илүү зүйл аажмаар ил болж эхэлнэ. Гейта бага насныхаа талаар маш бүдэг хормон хэсгүүдээ санаж эхэлдэг ба Казукитай ойртох тусам эдгээр тусламжууд нь улам чухал мэт санагдаж эхэлнэ. Эндо Казуки гэж яг хэн бэ? Тэр үндэ хэдэн настай вэ? Тоглоомын франчайзаас гаралтай Gakuen Heaven 10-10. BL Liberty сургуулийн төвчлөл нь BL School. Тэгэхээр байж болох боломжит хосуудыг бараг төсөөлж байгаа байх. Гол эсрэг дүр нь хүстэл хорстой. Өдөр бүр нэг аним.